Işte kabinetlere yazsın. Bugün kabinetleri şehit geçer. Kabinetleri şehit шалгуулыг та нар ч гэсэн бас цаашны үг хэлэн хэлээч. Эдгээр зүүгчийн шалгуулыг, эдгээр зүүгчийн шалгуулыг. Харт өнгөний эрэгтэй эдгээр зүүгчийн шалгуулыг. Эдгээр зүүгчийн шалгуулыг. Яагаад сэтгүүлчнийг оруулахгүй байна? Энд чи цаанаа зохион байгуулалтаа улс төрийн захиалгад шүүх хурд боллоо шүү дээ. Дөрөв засаг яагаад энд орч чадахгүй байгаа юм бэ? Энийг дуу одоогоо нөгөө ардчсан нийгэм ардчсан юм гэж хаана байгаа юм бэ? Дандаа ерөнхий сайдтай байж чаддаг хүмүүс манай Монголоос хаана байгаа юм бэ? Хийсэн хүмүүст
Анна,
Оролцоогоо энэ шүүхээ сайн бичлүүлэх юм. Өөрснөө тав. Хааны юу гэдэг нь одоо нүний. Хоёр өдөр бидний гэдэг юм. Миний дүн шийдэн битээ ягараа заяа. Өдөр байлууллаа шүү дээ. Юу аруулах вэ? Одоо гэхдээ наад хааны шийдэн энэ дандаа дөөрсөн гоо. Богоо чимээгөө амаа хамт гэсээр аваад байна. Тийм шүү. Амаа хамт. Итрийг даажуулъя. Итрийг шалгуулъя. Итрийг шүүгчийг шалгуулъя. Яаж шүүгчээ? Амьдах тахта амьдах гэж яах вэ? Итрийг шүүгч. Итрийг хангилын шүүгч. 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 Хангилын шүүгч мараа сүнж өгдөг юм. Чэг мараа тач. Бүх хараад нийлдэг нэ. Хараад угаасаа хүний энэ амаараа ирж байгаа ч хараад Угаасаа тэр мөн үл үрээ. Тэрнийгээ чээж авах. арчаагүй маруулж. Шодрогоосоо шүүгчээсээ ихлээ. Эй! Шодрог үнэн шүүгчээсээ ихлээрээ. Хангилын шүүгчээ шалгуулъя. Шүүгч ард түмний шүүгээр орондоо мөн хүү. Нүдэрээ гарсан уу? Хистааваш. Шодрог үнэн шүүгчээсээ ихлээ. Шодрог бай. Одоо өөрөө наадч ажиллав. Өөрөө сантараа ажиллав. Сантараа үгүй наадч өөрөө хөөх. Итгэж үг албан тушаад өөрөө ч их ажиллаж юм да. Өөрт нь нэргүүлээд яг нь яг нь болсон. Албан тушаад ажилласан гэдэг чинь чи өөрөө ажилласан. Итгэж шүүгч тохиролцсон угаасаа. Итгэж шүүгч тохиролцсон. Итгэж шүүгч тохироогоо салах. Ахта шүүгийг эсэргүүцэж байна. Эсэргүүцэж байна. Тийш.
Этрийг зайлуул. Шотроо шүү. Навши эдлийг зайлуул. Шотроо шүү. Бисаа хүний хараад энэ нас настай. Яасан гэж юм. Өчнөө хүмүүс юм. Ахиж чадчих жаа. Шүүгээ яг юм. Шодрог өнөр шүүхээс эхлэе. Дараагийн дэрвсгийн хэлбэр хийгснэ. Бид нар өөрсдөө
Эдгээр шүүгчээс ярьж байгаа. Шүүгүрдийг нээлттэй яа. Үгүй чимэгчтэй идэг яа. Өнгөөдөгчтэй идэг яа. Наадтай хийж байгаа нөөрэ гол асуудал шүү. Өнгөд яагаад юм аа? Хүний эрхийг зөрчиж штэ. Өнгөөдөгчгүй шүүгүрдийг нээлттэй идэг яа. Өнгөөдөгчгүй чи нээлттэй идэг яа. Намын баяр хийсэн корона аваа. Намын баяраа зогсоо. Тэгээд энэ хата өнгөөдөгчгүй урдыг нээлттэй хийгээд явах бид нар яах вэ шүүгээ зогсоо. Яг энэ сэтгэл байгаад шүүгээ Шүүгчнээс яраа. Тийштэй хамтдаа танах сэтгэл бодлоо энэ. Бид нар зөндөө танах сэтгэл бодлоо. Одоо тэр шүүгчнээс хадаа. Шүүгчнээс хадаа. шүүгээ байгаад шүүгчээ зогсоо. Бид нар яах вэ? Өнгөөдөгчгүй 2-3 бидний дуу сэтгэлдээ таад бид нар бол ард ирээ дуу одоо тийм болохоор шулуурч шүүж байгаа өнгөөдөгчгүй шүүж байгаа шүүгчрээ тань ярьцгаа борно шүү дээ. Шүүгээ яагаад нээлттэй хийж болохгүй байгаа юм тий? Яагаад өнгөөдөгчгүй хийж болохгүй байгаа бид нар өнөөдөр ачлсан нийгэмд амьдарч байгаа тий? Яагаад бид нар яагаад гэрчгүй жингээчгүй шүүгч тийм шүүх хурал болд юм уу? Болдгийг өнөөдөр яард ирээд бид нар өнөөдөр үзлээ. Тийм болохоор та нар бидний дуу хоолой очоод шүүгч нараас яг ямар процесс юу болоод байгаа юм яагаад ингэж байгаа гэдгийг шүүгчнээс мэдээлэл өгөөч. Тэгээ яагаад хаанаас айгуу тийм мэдээлэл муутай яг ямар төлөө ямар үнэлгээр ингэж байгаа юм бэ? Мэдэхгүй байна бид нар. Яагаад энэ хэлж яагаад хүрсэн filter яагаад үг хэлэхгүй вэ? Яагаад энэ filter чинь дахиад дижитал гараад байна. Энэ болгон чинь чухал шүү дээ. Өнөөдөр бид нар цагтаа нарын үгэнд орлоо тийм хаг тэмцээсэн үед ахуулаад заалтынхын дагуу явлаа. Тэгэхэд өнөөдөр цагтаа нар бид нарыг ингээд шааш аваад байлгалтанд байлаа. Бүх шаардлагыг биелүүллээ. Яагаад өнөөдөр энэ өмгөөлөгчтэй шүүх хурал хийж болоогүй юм бэ? Энэ хүний эрхийг хангахгүй шүү дээ. Ард ирдээ бид нарыг сонголтыг хүндэхгүй шүү дээ. Сэтгүүлч нараа бидний дуу хоолой болгооч. Бид нар өндрийн цуглаа юу болоод мэдхгүй. Бид нар чинь коронавигоор сүлдөө тарахыг оролцсон. Тэгэхээр тэр оройн
намын баяр хийж ийн гэх тийм ээ танилцах үдшилэг болж ийн гэсэн. Бүр тэр байтга бүр тоглолт одоо бөөнөрөө явж ийн гэсэн. Тэгсэн яагаад тийм шодрог болсон юм болоод байна. Тэрийг л ялгаж цаалгаж одоо сэтгүүлч нартай найдаж штэ. Аюусаа хүргэх хэрэгтэй. Маш сайн доо Өнөөдөр бүгд шүүгчнэртэй найдаж ирсэн. сэтгүүлч нар дотор нэг хоёр шодрог хүн байгаа гэж найдаж байна. Шүүгч та нар ард иргэдийнхаа дуугуулаа болооч. Шодрог үнэн гэж хутаа Яагаад ингэ шүүх хамгаалах Монгол улсын гисэний шүүгчнэр даашны хийж штэ. Өөр хийж. Шүүх тантаа тэр юу ийдэг тэрнтэй шүүхээ